Сайн байна уу жаргалаа? Сайн байна уу? За өнөөдөр ямар дуу бичсэн бэ? Талын Монгол айл. Вау, гайхалтай. Талын Монгол бүсгүй харагдаж байна. Ингээд талын Монгол бүсгүйгийн дуу хоолойг сонсъё. За баярлалаа.
Саймона баярлалаа. Баярлалаа. Юуны өмнө чамтай энэ үзэгчтэй хөндлөж, энэ тэмцээнийг хөндлөж бас их сайн бэлтгэл хангасан байгаа баярлалаа. Тэгээд чиний дүр төрх энэ хувцаслалт тэгээд ерөнхийдөө их сайн бэлдсэн харагдаж байна. Тэгээд яг олон зүйл боршаад яг оригинал дуучныг яг давтаж дуурайхыг хичээгээрээ өөрийнхөө бас гэсэн юмыг оруулж байгаарай гэж хүсье. Тэнцлээ. Хизээ язганы урлагийн хүн шиг биш үү? Тэгээ ийм сайхан бүсгүй, ийм сайхан гайхалтай дуулдаг авьяастай бүсгүй манай Монголын урлагийн тайзнаа ялалцахад бол их л гоё харагдах юм байна. Тэнцлээ. Тэгээд энэ дууны онцлог нь шүү дээ. Одоо юу гэдэг нь аяа их одоо сунжруулж ерөнхийдөө нэг уртын дуу маягтай дуулах хэрэгтэй байхгүй. Гэхдээ ерөнхий нөгөө одоо характер нь бол чи гаргаад ирсэн гэж би бол бодож байна. Бас л нөгөө нэг юу гэдэг нь бодож дуулах хэрэгтэй байна л да. Чи тэр зээр хулан гिचээд нуглаа хийж байгаа. Тэрийг дандаа идэж дуулаад байна. Нуглааг маш чанан хийнэ гэдэг бол дуучин хүний ур чадвар бас байдаг. Заавал нуглаатай дуулахч бас алдгүй. Тэгвэл ерөнхийдөө бол юу гэдэг бүх өгөгдлүүд бол чамд байна. Магадгүй чи тайзны хүн болж магадгүй. Тэнцлээ. Сайн байна уу жаргалаа? Сайн байна уу? За өнөөдөр ямар дуу бэлдсэн бэ?
Вау, гайхалтай. Талын Монгол бүсгүй харагдаж байна. Ингээд талын Монгол бүсгүйгийн дуу хоолойг сонсъё.